Зуны халуун өвлийн хөд хөнгөө зэлүүд нутгийг гацгүй машиндаа найдан зорьдог. Эддүү бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрдог. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Ред. Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VNC корпорацийн Rapala, Fox, Sufix, VNC, Storm, Trigger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямар үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Сайн байцгаана уу загслын спортыг сонирхчдоо. Сайн байцгаана залуусаа. Та бүхэд энэ удаагийн дугаараа Өвгийн нуурд сумаас цааш Арган аймгийн нутгаар хийж үзүүлж байна. Жижиг гол, дунд гол дээр флай фишинг тэр дундаа хуура флагаар загслах мөн нийт буй авалтаагаар загслахын талаар тавд хүрэх болно. Хамтаа загслын нэвтрүүлэг байна. Барьсан загс болгоноо буцааж тавьж байгаа учраас өөрөөр хэлбэл catch and release бариад буцааж тавих зарчмыг хэрэгжүүлж байгаа учраас барьсан загсныхаа хэрэгслийн бүх дээгнүүдийг систем дарахаар ингэж шийдсэн байгаа. Миний гарт бол зориултын Японд үйлдвэрсэн Temco-гийн сэртэн дарагч бол байна. За ингээд сэртэнгүүд дээр нэг дараад өчгөлөөр ерөнхийдөө загсыг буцаа тавих үед загсны амыг гэмтээхгүй судас шөрөмсийг таслахгүй юм байдаг. Аюулгүй ажиллагааны хувьд тэр мөн загсандаа үзүүлж байгаа гэмтлийн хувьд ч гэсэн тий бараг гэмтэл үзүүлдэг юм байгаа. Тэг ингээд сэртэнгээ дарчлаа. Ингээд нийт залуус та бүхэн заавал зориултын ихгүй дахиад сэртэнгүүдээ нэг зүгээр зөвлөгөөнд дарахад болчих юм. Эсвэл хуураагаар маш нарийн хуураагаар 1-2 дарахад тэгээд сэртэнээ хэрэлцдэг. За ингээд хамтаа загслаа. За залуусаа яг одоо бид Арган аймгийн нутагт Чулуу тулын ирэг дээр байж байна. Миний ард бол Чулуутын хавцал. За тэгээд өнөөдрийн оройны загслах гол хэрэгсэл маань флай фишингийн нэг төрөл болсон. Түүний дотор флай фишингийн тэмцээний флай фишингийн спортын флай фишингийн спорт буюу тэмцээний флай фишингийн competitive fly fishing-ийн хамгийн гол төрөл болох чих нефт арга. Энийгээр зарчлагаж та бүхэнд үзэгдэх болно. Миний гарт бол маш жижиг юм хоёр Polish неф байна. Хоёулаа цагаан толгойдыг би ийдсэн байна. Маш жижиг юм хоёр неф. Жижиг нь болохоор нэг 16 эрзмэр, том нь болохоор нэг 12 эрзмэрийн дэгэн дээр хийсэн хоёр жижиг неф байна. Гарт маань Sejin ESN буюу European Style неф уурга Sejin дамар Ryoгийн Euro неф утас байгаа. Гэтэ энэ fly line болохоор баг хэрэглэдэг байгаа болохоор би шууд 10 метрийн уртаа Hanaki competition брендийн тэмцээн дээр хэрэгэлдэг 10 метрийн уртын тийм Франц неф юм да. Тийм бол лидер хийцэн байгаа. Үзүүрт нь болохоор өөрийнхөөрөө өнгийн утсаар за харъя. Өнгийн утсаар ингээд өнгийн сатуркаар одоо ингээд индикатор маягийн индикатор. Энэ бол хөвөхгүй ердөө сатурк утсаар хийсэн байгаа. За ингээд хоёр салаасан байна. За ингээд үзье. Хэр үр дүнтэй байх нь. За ингээд шидэд үзье даа хэдүүлээ. Оп. За чек нефиг жан хүлээх хэрэгтэй. Яролд нуунгалаа. За миний индикатор тэр миний нүдэнд харагдж байна. За
гүнээ их сайхан зөв тохируулах хэрэгтэй. За авчлаа. Оо чи юу орчоо? Нилээн том амтаа орцсон байна. Өөч юу орчоо? Оо. Зүйтэй. Ай. Байхгүй. Ийм том амтаа орсон. Сая бол юуг нь мэдсэнгөө. Их том зэвгэл орсон юм шиг. За дахиад шидэд үзье. Хоп. Хэр үрдөнтэй ахын та бүхэн хараад мэдсэн баг. За анхаарч байгаа тийм миний хоп. Ай. Зүйтэй. За би уцаа жоон сунгачи. Уцаараа ерөнхийд маш сайн хянах хэрэгтэй. Контрол. Хоп. За авчлаа. Чехнийх бол ийм үр дүнтэй арга. Ерөнхийдөө 2014 оны Fly Fishing дэлхийн аврал шалралт тэмцээнд миний би ямарсан тамирчнаар оролцсон. Тэгээд нэлээд тийм боломжийн бас амжилтыг үзүүлсэн гэж бодож байгаа. Хэдийгээр байр эзлээ, урдуур байр эзлээгүй ч гэсэн нэлээд боломжийн амжилтыг үзүүлсэн. Зүйтэй. За дэгэ мэн хана компетишны найдвартай дэг байгаа. Гэхдээ юу байхгүй, сэртэн байхгүй учраас энэ төрүүчийн том загсыг бол энэ төрүүчийн том загсыг бол сэртэнгүй учраас мултраад алдсан байгаа. За сандрах хэрэггүй. Суцаагаанд бол ерөнхийдөө уургыг бол байнгын дандаа өксүүл татдаг юм байлээ. Энэ үед бол загсын тонгоч хүлд бол харьцангуй бага. Хэрэв өргүүл загс өсрөн. Өсргүүдээ ерөнхийдөө за манайхтай адилхан зэвэг биш. Тэнд бол браун траут буюу хөрөн хул загс, солонгоор загс бол нэлээд хөдөлгөөнтэй. Тэдний хувьд болохоор тасдах магадлал одоо сугарч гарах магадлал нэлээд өндөр их тонгочдөг учраас. За хэдүүлээ загс руу анхаарья. Загсаа ямарсан гарахыг бодъё. За тэгээд буцаага тавина. За өнөөдөр бидний гол зорилго бол загсыг идэх биш. Их сайхан том зэвэг байна. Оп. За зүйтэй санаа зовлтгүй. Сайхан тулаан болж байна. За хамгийн үзүүрийн point буюу үзүүрийн нимфийг өнгөсөн байна. За загсаа ямарсан сачоогондоо хийгээд авчи. Алдчихлаа. Загс маань ерөнхийдөө суцаагүй байгаа. Тийм учраас миний сачок буюу торыг харцгаа сая бол шууд зогтож байна. За би болохоор загсаа болохоор урсгалын өөдөө татж байгаа. Тийм учраас нэлээд сонирх. За одоо авах боломж надад ирж байна шүү. Хоппа! Ийм сайхан том зэвэг авлаа. За зүйтэй. За харъя үзэгчтэй. Хоп! Ийм сайхан зэвэг авсан байна. За ингээд буцааж тавина гэж нэг ажил орно.
Зуны хаалын өвлийн хүүд хөнгөө зэлүүд дутгийг гацгүй машиндаа найдан зорьдог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрхгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Трейд. Ерөнхийдөө толгойн талдаа авчлаа. Толгойн талдаа ерөнхийдөө Genocode нэлээд байлаа. За энд сайхан зэвэг байна. За хоёр дахь шийдэлээр хоёр дахь зэвгээ авлаа. За ерөнхийдөө нэг иймэрхүү үр дүнтэй байгаа юм байна. За дэгээс авцаа маш жижиг флайг нефийн өнгөсөн байна. Маш жижиг нефийн өнгөсөн байна. За ингээд загсаа босоо тавьчих шууд энэ дотроос нь. Дэгээс хадгалсан байгаа. Хоёр нефийн нэг маань эвгүй газар орсон болов. За явцсан. За тэр явж байна. За countdown шидэд бас шууд авч байна. Тэгнэ тэр countdown-ы хувьд болохоор угаасаа ойлгомжтой. За энэ болохоор жаахан эвгүй орцсон байна. Загалмайнаас нь орсон байна. Алдарсан. Спиннинг хэрглэж байгаа бол 3 слайд хэрэгж байгаа. Ямар ч сэртгийн дараараа. За ямар ч ихний шийдэл дээр countdown авч байна. За жаахан гүнзгий уган шумбуул зүгээр байгаа юм. За байдгүй. Харус. За нэг иймэрхүү харус ороод ирсэн байна. За өөрийнхөө хийсэн харусаар гинэ. Өөрийнхөө хийсэн хоппер буюу царцаагаар нэг ийм харус авч үзлээ. Би нэг зүйл андуурсан байна. Шитгэхээс өмнө. Юу вэ? Сэртингийн дахаа мартсан байна. За гайг баха. Ийм үү. Сэртэндээ тэгээ ийм үү. Буцаага тавилаа. За ингэ сэртэнгүүдийг болж байгаа юм да. Сэртэн онцоо. Одоо загас бол маш хурдан тэгээ амнаас нь салах боломжтой болж байгаа гэсэн. Чех нефний бас нэг давуу тал нь болохоор хичнээн яг fly fishing каст хийж байгаад хол шидлээ штэ. Яг тэр цаад эргээр яг ингээ эргэтэйгээ зэрэгцүүлээд нааш нь татгуугаар тоглох боломжтой харж байгаа тэр. Харсан уу? Тийм бооз. Энэ айгүй том даваа тал байхгүй. Тэгэхээр бас хүн болгон тоглоулдаг юм байлээ. Бас жоохон тийм эвдүү бас хэрэгтэй гэсэн. Яг урсгалаараа урсж байгаа юм шиг. Нааш татаж болохгүй. Татаж өрөөсөө болохгүй. Ямар нэг байдлаар урсгаас хөрвөл жоохон онцгой очно. Шитгэхийг амархан яг fly fishing-ийн каст хийж байгаа юм шиг чинь гэсэн. Тэгээд их урт утасны ерөөсөө хэрэг байхгүй. Энэ болохоор нөгөө богино нефт гарга гэдэг. Франц биш нөгөө Чех нефт гарга. За энэ утасаа урталтай жоохон асуудал үүсгэсэн юм уу та. За тий. Шидлээ шүү дээ. Тэгээ ерөнхийдөө энэ хараа. За өргөөл энэ хараа чирээ явчихна гэсэн. Тий. Энэ ёроолоор ерөөсөө яг ердийн авгалдаа шиг явах хэрэгтэй. Ямар нэг байдлаар хиймэл ерөөсөө байж л. Тэгээд энэ тэр юу вэ шүү дээ. Хүлээхлээр живчнээ. За энэ дохио харж байгаа. Дохио явж ийн. Одоо энэ үед яг уурга буулгалаа. Одоо тоглуулж байна. Яаж тэр уурга тоглож байгааг анзаарсан уу? За. Энд гэхдээ Genok авчиж. Том Genok авсан байна. За зөөлөө авч. За нэг юм зөвлөгөө өгж явах үед нэг иймэрхүү. Уурганы тест сайн байгааз. Нууралт энэ төр бол маш сайн. Нөө графит уургад ерөнхийдөө хамгийн чадлаа. Манайхан карбон гэж андуураад идэгий. Карбон уургыг сайн. Тий. Энэ маш сайхан том зэвэг байна. За ямар ч өнөөдөр бойлер барьж үзлээ. Өнөөдөр ямар ч нефт гаргыг гол болгосон байгаа тийм өнөөдөр нефтэд овоо эдийг барьлаа. Тэгээд бойлер шийдсэн өнгөч байна. Ямар ч countdown-аар
шидэд нэг шидэл дээр барьсан. Драйфлайгаар болохоор хайрусууд сайн өнгөч байна. За ингээд энэ удаагийн тулаан дээр упс малтарчлаа. Гэтэ сайхан байлаа. Цоп. Хайрус юм да. Жижигтэр юм шиг байна. Ленок баг шиг байна. Нилээ өчтэй Ленок баг шиг байна. Нарийн дэпэттэй болохоор жоохон тасарч байгаа сандраад байна. Упс. Жижиг нефийн өнгөсөн байна. Жижигхэн бүр 14 номер, 16 номер ч юм уу. Маш жижигхэн неф өнгөсөн. Маш жижигхэн нефийн өнгөсөн байна. За авчи. Намаа харж байгаа даа энэ. Хоолоор нь ойлгодно гэж нэрээ. Опа. Зя явла. Шидлээ. Ийм том зэвг. Явууллаа. Өөрөө тийшлээд явна. Гэсэн. За зовсонд нь тавьчих. За цаад эргээрээ хайруулслахаар цаад эргээрээ байлаа. Тэг би цаадлага эргэрүү шидээд бас хайрус авахыг бодё. Тий. Нилээн цаана бол хайрусд өсрөө түрүүн драйфлаа авч илээ. Ялангуяа туул гол дээр хэрлэнгийн хайрусууд нилээн жижиг мөртлөг дайчин. Хоп. За энэ хайрус л болтой. Энэ том Ленок байна. Жижиг хайрус авч байгаа гэж утгалаар том юм очоод. Ой. Ус. За одоо нэг ивэ болоод. За одоо ингэ толгойг нь өргөцсөн үед нэлээд татж авчирлаа. Гэт хийчихэж байгаа юм да. За ингэ буцаагаад маш хурдан тавья. За энэ поинтыг өнгөсөн байна. Хаяа ерөнхийдөө дропперт болохоор их жижигхэн. Маш жижигхэн 16 номерын неф хийсэн байгаа. Point болохоор нэлээ арай жоохон том автор хийсэн ба. Тэгээ голцоо доогоор хийж point-ийг нүнхэд байна. Тэгээ point-ийг нүнхэд байгаа юм. Үзүүрийн нефийг нүнхэд байгаа юм. За ингээд тавьчлаа. За ингээд буцаад тавьчихъя. За неф сайхан тогтоож агаад. За та загсанд яваад хоосон буцаж ирж байна. Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, Fox, Supix, VMC, Storm, Traeger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр.
За энэ жижигвтер. Ой чи бас жижиг эхлэлгүй бас нэлээд хүчтэй амтан байна. Ой. Ой хөөй хөөй хөөй. Эхнийхээ дөнгөж тавиад эхний шидэл дээр авчих шиг боллоо. За ингээд за. Сүүлрээ жоо хүчлэх маягтай. Би жоо яарад ах шиг байна. Зөөлөн. За хэрвээ тэмцээн дээрээс яарах шаардлага байхгүй. Гэтэ их удаан бас гаргуул бас цаг хугацаа их алдсан болно. Тийм учраас хамгийн тийм оптимал хугацааг өөрөө тооцоолоод хамгийн богино хугацаанд өөрөлдвөл хийх хэрэгтэй. Энэ жил 2014 онд Fly Fishing дэлхийн аврал шалгуур тэмцээнд бид жоон туршлагагүйгаас болж нэлээд том загснуудыг тасдуулж алдсан байгаа. Миний хувьд болохоор нийт 46 загас ирсэн дэлхийн аврал шалгуур тэмцээнээс тэгээд нэлээд их загсыг тасдуулахдаа хэрвээ 3 нийт хийсэн бол гурвуулынгийн одоо тасдуулаад алдах ч юм уу. Иймэрхүү маш их алдаануудыг хийсэн. Тэгээ одоо харж байгаа. Тэгээд сайхан том зэвэг загс барихад бол ямар ч сан тасдуулахгүй яаж игээд нэг зөв ороосон те иймэрхүү байдлууд бас нөлөөлж байна. Зэвэг байна. Арай өөр баг. Ижлэн жижиг динохуудын доогоор зөндөө баг шиг. За зүйтэй. За энэ усанд нь тавьчихна. Жижиг зэвгнүүдийн доогоор их баг шиг өнөө. Шидэд нэг орж ийн. За ингээд за нэг зоохгүйгээр хурдхан шигээ тавьчихъя. Болохгүй. За ийм зэвг байна. За явлаа. За ийм жижигхэн хайрс хөөрхөн хайрс байла. Заавал гарыг ингэж өргөхдөө шаардлагатай. За энэ гар бол ихэнхдээ зарим тамирчид энэ хэрэгэлдэг гар ба. Яг тэр гарыг ингэж өргөснөөр тухайг дээшээ өргөснөөр жоохон хатуурчлаа. Гэхдээ энэ ерөөдөө булчин бол нэлээд мэдрэмжтэй болж ирнэ. Гар доор байж болно. Тухай доор. Энэ хамгийн зөв арга нь уг нь. Зуны хаалын өвлийг хөнгөө зэлүүд дутгийг гагцгүй машиндаа найдан зорьдог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрхгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Трейд. Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, Blue Fox, Supix, VMC, Storm, Traeger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс. Албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр.
За ингээд эрхэм үзэгчтэй загслын спортыг сонирхож залуусаа. Бид өнөөдөр Өгөн нураас гарч Чулууд гол дээр Архангай аймгийн Чулууд гол дээр ирж загсчлаа. Өнөөдрийн оройны загслах гол арга маань бол нефтэх байсан. Нефээр загсчлаа. Тэгээд ямар ч өнөөдөр маш олон том хайруудыг барьлаа. Түүнээс гадна сайхан том зэвгнүүдийг барьж буцаалаа. Тэгээд өнөөдөр бидэртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За ингээд загсаа. Бусааж тавиа. Ингээд хамтаа загслаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.